Зайсан бол бас манай Улаанбаатар хотын хувьд хамгийн сайн хөгжиж байгаа дүүргийн нэг. Энд бол бас олон улсын диплом төлөөлөгчдийн газрууд, бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагч нэлээхээр оршин суудаг ийм бүс. Тэгээд энэ утгаараа энэ жил бид энэ Зайсангийн хөдөө аж ахуйн сургуулийн гэж нэрлэгддэг уулзуурыг өргөдөгчилж хийсэн байна. Тэгээд энэ Улаанбаатар хотод дайран өнгөрдөг уулын арын зам гэж ярьдаг энэ 17 км замын уулзуур хотоос Зайсан руу гардаг 4 замын уулзуур бол Улаанбаатар хамгийн хөгдрөлтэй хэсэг гэсэн. Тэгээ энэ шинжилгээ ажлыг бол хийж байгаа. Хөдөө аж ахуйн уулзуур маань бол одоо 2 игнэ уулзууртаа маш их бөглөрдөг байсан. Одоо бол 5 игнэ 4 тал руугаа болсон. Ачаал бол 50-аас 60%-аар буурсан. Одоо бол хөдөлгөөний ачаал байхгүй сэрэг болсон байгаа. Зам Зайсангийн тойрог маань 2.4 км замаас өргөдгөө шинжилсэн байна. Одоо аялал жуулчлалын замын маань 2.5 км зам бол бас ажил нь дууссан байна. За одоо бас толгоотын маань замын ажил бол одоо дуусах шатанд явж байна. Эх 7 хоногт бол ашиглалтанд орно 3.6 км зам. За тэгээ бусад жижиг замууд бол одоо яг графикийн дагуу явж байна. 10 сарын 30-нд багтаад одоо нийт замын ажил бол дуусах төлөвлөгөөтэй явж байна. Өргөжин тэлж байгаагийн нэг илэрхийл бол өнөөдрийн энэхүү гүйцэтгсэн хүмүүс санаачлагчид бүгдэнд нь чин сэтгэлийн халан баяр хүргье. Баруун эрх боломжтой болгон шинжлэх ажлыг Улаанбаатар зам засвар ашиглалтын